Чирийн мал аж ахуйн яг одоо төрсөн цагаас одоо өвсний сорыг, усны тунгалгыг ууж мах эдээнд нь одоо тэр байгалийн ургамал нь шим шүүс нь орж тэр утгаараа амт чимттэй байдаг байна. Манай ферм Монгол орны үржил шимт бэлчээр төсөн бойдсон беруу болон шүдлэн үхрийг орон нутгийн малчдаас сонгоо авч мэргэжлийн малын эмчийн хяналтанд ор 3-аас 12 сарын хугацаанд нэмэлт хичээлээр бордож чанартай махыг зах зээлд бэлтгэн нийлүүлж байна. Ферм дээр бордохдоо олон улсын стандартад нийцсэн хоол хүнс хичээл өхөөс гадна антибиотикийн үлдэгдэлгүй хүнсэнд нийцсэн эрүүл монгол чанартай махыг нийлүүлэх тал дээр түлхүүн анхаарч ажиллаж байна. Энэ утгаараа бид олон улсад энэхүү стандартыг шаардлага хангасан махаа гаргах бүрэн боломжтой юм аа. За манай ферм дээр бол ерөөсө тухайн мал орж ирээд эмчийнхээ үзлэгт орсныхаа дараа сард нэг удаа жин үхрээ олж инэлж үзэж бүртгэл журнал хөтэлдэг. Паразитын эсрэг үйлчилгээ хийдэг. 3 үйлчилгээ, туулга, явомик, гадна тусаалга, экотрац. Энэ бэлтгэлүүдийг бол тухайн малд өгөхдөө бол малын эмийн санд бүртгэлтэй чанартай юм бэлтгэлээр тухайн малаа эрүүлж үлддэг. Mongolian meat, the beef and lamb, the main difference is the pasture, the grasses that the animals are eating when they're really young. There's a lot of different medicinal type grasses that the animals are eating and is the base for the flavor of the Mongolian meat. And then by putting them into a finishing center for the last 90 to 120 days, brings the marbling, the tenderness, and the juicy flavor to the forefront in the meat. Жирийн молон махыг яаж одоо эрүүл малаас бэлтгэгдсэн яаж одоо чанартай гэдгийг шат шатанда баталгаажуулж явах юм бэ гэхээр малын бэлчээрээс ахгуулаад эцсийн хэрэглэгч хүртэл мэдээллүүд нь бүрэн орсон. За энэ мал эрүүл байсан юм уу? Эрүүл мэнд нь яаж баталгаажсан? Вакцин хийлгэсэн юм уу? Малын хэрэгэлсэн юм уу гэдэг юмнууд нь кодын системээр явсаар байгаад хааш танигдах боломжтой. Тэр баркодын системийг нэвтрүүлж ээж Монгол малын махыг дэлхийн зах зээл дээр таниулна.